За манайхан зодоглож гинөө. Зодоглож байна. Бай унаа баяртай. Баяртай. Сайн ороо. Тэр сайхан ирдсэн байна. Цагаагаар маш сайхан байна да. Ийм гэж одоо ховор доо тийм ээ. Одоо ховор шүү дээ. Одоо буцаж яваа цаг одоо. Хүүрийн ам цаашлаж. Хүүтний амнаа ажиллах гэж байгаа юм шиг. Чирээ өөрвөлд сайхан амарч байна. Одоо хаанаас гүргийн өдөр зөвлөн шүү. Нямач үлээс буцаж. Зарим нэг нь сервисээ гээл. Нэг нь школ зааж ирсэн сууж шүү дээ. Айн хүн уул өрөө дээрс үнсэн. Одоо дээшээ сурган дээр очино. Ямкогийн дээшээ сурган дээр очив. Тэгээ уулзъя да. 2013 оны 5 сарын 1-нд клубын нэгтэй ажил болж ирсэн. Тэгээд бид нар манчрын дээр яг энэ газрыг хотын дүүрэн хавх шороноос нь шалгаад одоо анхны нэвтрүүлэг дээр байдаг. За яг тэр ивэр минь одоо маш цэвэрхэн байна. Тэр үед ирээд одоо 0 цагаас 0 пяв архины шиг аимшигтай юм байдаг байсан. Одоо бол харцсан боо сайхан цэвэрхэн байна. Байгаль орчноо байгалийн хамгаалахыг уриалж байна.
За, билгүүнээ сайн уу? Сайн. За бид явж байна. хаана явна? Бид нар одоо яг Манчри хэдийн хойдолд хатын их сан дээр нь гараад ирсэн байна бүрдээд. Маш өндөрт орж ирсэн. Өндөртөө гарч ирсэн. Мотоцикл явах аргагүй болоо одоо бид нар хаад явчихын дэшгээ. Маш хатаатай хэцүү хөсвөр сул шороотой модон дундор явж гарч ирлээ. Аялал маш сайхан болж байна. Сайн явж байна бид нар. За, амжилтсаа. Цаашаа явцгаая. Хөө энэ ч баахан тагтай байна шүү дээ. Яг энэ юу яасан? Самарчдын энэ самар цайруулдаг газар юм байна тий. Болоо сэлбич. Гүн бичлэг хийгээд шүү дээ. Наашаар. Яадаг юм шүү дээ. Атаг аа. Шийдээ. Ой тийм. Ямар самар болдог юусоо өвчөөсөн тийм. Энэ ч юм уу зогсож. За. Их гоё тогтцтой гоё газар байна энд. Энэ сайн газар. Ой багий сайн уу? Энэ болоо зогсож байна. За ингээд Eco Motorsport аялын клубын энэ удаагийн богино зан аялал өргөжлөж байна. Тэгээ өнөөдрийн маршрут Төв аймгийн Манчри хийд. Улаанбаатараас Манчри, Манчридээс Улаанбаатар гэсэн богино зан аялал ингээд дуусч байна. 5 өдрийн бүрэлдэхүүнтэй ингээд нарийн бичигтэй ингээд яваад цагаагаар их сайхан болж байна. За, аялалд орцсон шүү дээ. Баяр хүргэе. Баяр хүргэе. Дараагийн хагас өдөр аяллахаа маршрутыг сайхан дотроо бодож ороо гэсэн ярилцаад дараагийн аяллаа бас сайхан явуулцгаая. За, шинэ гишүүндээ дараагийн аялалдаа амжилттай болцгоё.